Сайн мэцхан үзэгчдээ Монголын сагсан бөмбөгийн талаар ярилцдаг Hoop Notes нэвтрүүлгийн энэ улирлын 30 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн дугаараа хүргэснээс хойш Монголын сагсан бөмбөгийн ертөнцид өрнсөн он сонирхолтой үйл явдлуудын талаар бид өнөөдөр ярилцах болно. За тухайлбал Монгол улсын эрэгтэй эмэгтэй шигшээ багууд 3-3 Аси аврах шалгаруулах тэмцээнд оролцлоо. За харин үндэсний дээд лигийн хувьд плей-оффын 2 дугаар шатны тоглолтууд цувралууд үргэлжилсэн хэвээрээ энэ цувралууд маш өрсөлдөөнтэй, маш сенсацаар дүүрэн өрнөж байгаа гэдгийг үзэгчид маань бас надаар хэлүүлтгүү мэдэж байгаах. За үүнээс гадна Монголын сагсан бөмбөгийн холбооны U17 буюу 17 хүртэлх насны улсын аврах шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж өнгөрсөн. За Дархан United болсон United Arena-д болж өнгөрсөн тоглолтод эмэгтэйчүүдээс аваргын алтан медалийг Итүү Эрсүүд баг авсан бол эрэгтэйчүүдээс аваргын алтан медалийг Чингэлтэй Тритон баг авсан байна. За Модо Волс болоо Эрдэнэт багууд мөнгө хүрэл медалийг авч удаалжээ. За үүнээс гадна оюутны лигийн плей-оффын тоглолтууд мөн үргэлжилж байгаа. Бид та бүхэнд оюутны лигийн тоглолтуудыг бас хүргэж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Ингээд үндэсний дээд лиг болон 3-3 шигшээ багийн тоглолтуудын талаар бид өнөөдрийн нэвтрүүлгээрээ ярилцгаална. Өнөөдрийн дугаарын хамтран хөтлөгчөөр сагсан бөмбөгийн тайлбарлагч Цэн Баяр ажиллаж байна. За эргээд уулзж байгаадаа таатай зэндэ. За эргээд уулзах таатай байна. Орой мэндийг хүргэе. Тэгээд сая ярьсанчлан олон үйл явдлууд өнгөрсөн 7 хоногт боллоо. Сагсан бөмбөгийн ертөнцийн үйл явдлууд тасралтгүй сонирхолтой үргэлжилсэн хэвээр ялангуяа 3-3 сагсан бөмбөг Азийн амрах шалгаруулалт тэмцээнээр энэ үлрэл эхэлж гин. Гэхдээ тэгээд бидний хүсэн хүлээсэн тоглолтууд хараахан болсонгүй, сэтгэл гонсоосон ийм үйл явдлууд нэг өдрийн дотор болсон нь жаахан харамсалтай байлаа. Гэхдээ одоо яа ихв бид бас авч үзээгүй медаль биш, харин дараагийн тэмцээнд илүү сайн бэлтэж, ялангуяа дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд оролцоход илүү анхаарах хэрэгтэй байхаа гэж бодож байна. За үндэсний дээд лигтэй холбоотой ер нь сони хачингуу дараагаасаа яваад шүү дээ. Ер нь тэгээд энэ хагас шигшээ цувралууд чиний хувьд сэтгэлж хэр их хүрж байна? За одоо хүрж байна. Би бас чамаас зөрүүлээ шууд асуулт сумар санагдлаа. Хасын үлгүү сэлэн бодос багийн цуврал ямар ч байсан 6 дахь тоглолт бол явчихсан байгаа. Тэгээд 5 дахь тоглолт явсан байгаа. Тийм. 6 дахь тоглолт гарах нэгэнтэй ойлгомжтой болсон. 6 дахь тоглолт одоо маргааш болно. Нөгөө талаас харин бишрэлт металл болон SJX багийн цуврал 3 тоглолт явагдсан байгаа. Чиний хувьд энэ хоёр цувралын аль нь илүү сонирхол татж байна? За яг аль нь гэд хэлэхэд бол их хэцүү. Гэтэ би ер нь Эпс металлыг илүү их онцлно. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил бид хагас шигшээд 7 тоглолт гаргаад 4-3-аар металл цаашаа хожиж шалгарахыг харж исэн. Энэ жил харин хэн хожих вэ? Эпс хариугаа авч чадахгүй эсвэл металл дахиад 3 дахь улиралдаа дараалан финал шалгарах уу гэдэг бол хамгийн том асуулт хүлээлт байгаа. Тэгээд одоо ч гэсэн аль багуудад боломж байсаар металл хэцүү байлд орсон үнэн BCL-ийн тоглолтууд болж ийн, шахуу хуваартай байна. Тамирчид дахиад л одоо BCL-ийн тоглолтод явж ийн гэдэг мэдээллүүд гарч байна. Гэхдээ энэ ч одоо манай сагсан бөмбөгийг бас л одоо мэрэгжлийн төвшин рүү ахаал нэг ахиж байгааг нөгөө аялын тоглолтуудтай, шахуу хуваартай ийм л болж байгааг итгэж байгаа нэг хэсэг байх л гэж харж байна. За тодорхойлбол 4-р сарын 5 буюу энэ Бямб гарагт бишрэлт металл баг дахин BCL-ийн тоглолтод явахаар одоо тоглолтоо хийхээр тоглолтоо хийхээр хуваартай байгаа. Энэ бол одоо тэдний хувьд маш том юм сорилттэй одоо шаардсан юм зүйл болоод байгаад ингээд бишрэлт металл багийн талаар бид нэвтрүүлгийн үндсэн хэсгээр ярилцгаална. Ингээд зочин хөтлөгчдтэйгөө студи дээр уулзцаая. Hoop Notes нэвтрүүлгийн хамтран ажиллагч спортын эмийн салбарын хөгжлийг дэмжигч M-Bank Arena мөн өөрийгөө харлын өдрийн ирчвчээ Bacchus-аас ураатай Bacchus брэнд мөн хамтдаа төрүүлж алхахын ураатай Unitel Group тус ажиллаж байна. Ингээд 30 дахь дугаарын зочин хөтлөгчдөөр сагсан бөмбөгийн тайлбарлагч Инх бат, сагсан бөмбөгийн тайлбарлагч Оргил Мөнхнөр хүрэлцэн ирээд байна. За эргээ уулзч чадаа таатай байна. Таатай байна. Сайн байцгаана уу? За Оргил Мөнх манай нэвтрүүлэгт 2 дахь удаага оролцож байгаа. За өнгөрсөн 7 хоногт сонь сайхан юу байв? Үндэсний дээд лиг болон 3-3 сагсан бөмбөгийн ертөнцид юу болж өнгөрөв? За манай 3-3 шигшээ баг Сингапурт очиж тоглолоо. 3-4 жил дараалж Сингапурт Ази авруулж байгаа. Тэгээд энэ удаа шүмэн аймагтнаас мултралаа. Финалт хөстөөс Австралтайгаа арай л эрт таарчлаа. Тэгээд Австрал нөгөө талаас хэсгээс авир туур байр гарч ирсэн. Японыг хожиж чадаагүй. Рио Осавагийн хохирогч болсон.
Болмоор манай Монгол улсын шгшээ багийн шүгэний амьдрал мулталчлаа. За эмэгтэй шгшээ багийн хувьд гэх юм бол Филиппинийг Азийн аврагт бол угаасаа хождоггүй баг. Ер нь одоо тоглолт таардгүй баг гэж үүдэж шүү дээ. Филиппин бол яг л манай Монгол улсын шгшээ багийн хувьд бол тийм байдаг. Тэгээ өнгөрсөн жил бас Азийн аврагын хэсгийн шатанд 19-8 харьцаатайгаар хожиж гисэн. Яг энэ бүрэлдэхүүнээрээ тоглоод. Филиппинээс бол манай эмэгтэй бүрэлдэхүүн бол арай өөрөөс одоо Индра байсан гэх мэтчлээ. Тэгээ нэг ийм л зүйлүүд болж өнгөрлөө. Ер нь жоохон сэтгэл гонсгор байгаа. Үзэгч гэсэн ялгаагүй баг. Манай эрэгтэй эмэгтэй шгшээ баг бол аль аль нь медалийн тоонд бол 100%-аар эрэгдэх хоёр баг шүү дээ. Хоёулаа эрэгтэй чансааг тэргүүлж байгаа. Эмэгтэй наасда чансаагаар хоёрт бичих гэж байгаа. Тэгээд хоёулаа нэг шатнаас мултарчлаа. Энэ л хамгийн давгүй байлаа. За, энэ хөтийн хувьд бас бүтэн одоо тайлбарыг базж явуулсан шүү дээ. Ер нь медаль хүртэх магадлал байсан гэж бодож байна уу? Мэдээж одоо боломжгүй зүйл гэж яахгүй л да. Гэхдээ яг одоо өрсөлдөгчдийн судалгаа энэ төр хийж яхад Монголын шгшээ багууд медаль хүртэх боломж хэр их байсан гэж бодож байна. Ер нь өндөр байсан. Ягаад тэгэхээр энэ удаагийн Азийн аврагт ихэнх шгшээ багууд насан залуужаад бүрэлдэхүүндээ 3-4 тоглогчийн одоо өөрчлөлтийг оруулна гэдэг чинь бүтэн солигдож штэ. Хятадын шгшээ баг гэдээ ярих юм бол нэг л тоглогчоос байсан. За ингээд бодохоор манай 4 тоглогчийн хувьд зөвхөн ган уягийн дүлгүүн гэдэг туршлага баг ганц тоглогчтой. Нөгөө 3 тоглогчийн хувьд бол аль хэдийн Азийн авраг болцсон тий. Азийн аврагын бүр одоо юу гэдгийг асар ариун туршлагатай ийм тоглогчд байсан. Тэгээд бодохоор дор хаяж хүрэл медаль. За тухайн өдөр бол оргил мөнхтэй ч гэсэн ярьж ирсэн. Ер нь ингээд Австралиал хожичвол манай эрэгтэй огт бол боломж байна. За эмэгтэй огийн хувьд бол өмнөх өдөр нь Филиппиний шгшээ огийн нэг тоглогч бүр ингээд бэртээд тоглолтоос гарсан учраас илүү өндөр боломжтой гэж ингэж ярьж ирсэн. Яг тухайн өдөр хасагдах шатны буюу финалийн өдөр дор хаяж Монголын шгшээ ог маань нэг 2-3 тоглолт хийх бүрэн боломж байсан гэж харж ирсэн. Харамсалтай тийм зүйл болов. За, ямар ч байсан манай эрэгтэй шгшээ баг бол хэсгийн байдлаар одоо Сингапур болон Хонконгтой нэг хэсэгт орсон. Харьцангуй одоо зөөлөн. За ер нь Сул хоёр баг. Сул хоёр багтай таарсан. Эхний тэгээ Хонконгтой тоглосон тоглолтын хайлайт биднэрт харагдчихээн. манайх тэгээд хэсгийн тоглолтын дээр уг нь ёстой бие халаагүй амар гарч ирсэн. Өөрсдөө ч яг уг нь бол ингээд хэсгийн тоглолтуудыг харахад манайх тийм нэг жоохон дасан зохицоогүй байдал амар ажил хийсэн. Нэг тамирчид үр нэг 100-аатай хөшүүн байг нь бол мэдчихсэн шүү дээ. Эхний тоглолт нэр ингээ хийчгээр хэд хэдэн довтлогоо алдчих жишээ нь. Гэхдээ яг угаасаа ингээ туршлага болон ур чадвар нурууны өндөр юу гэдэг бүх зүйлээр манай шишээ баг бол илүүрхсэн. Хэсгийн хоёр өрсөлдөгчтэй бол хичээл заагаад гарч ирсэн. Хэсгийн энэ хоёр тоглолт ерөнхийдөө зүгээр харснаар те ингийн үзэгчид маань ч харж байгаа. Монголын шгшээ багтай хийсэн энэ Хонконг, Сингапурын тоглолтууд ер нь хүч тэнцвэргүй гэж хэлж болохоор ийм өрсөлдөөн шиг л санагдчихлаа. Тэгсэн. Яг харахгүй илүү баг нь хожих ёстой баг нь бол хоцсон. Гэхдээ энд хэдий манайх олон оны зөрүүтэй хоцсон ч гэсэн нөгөө байн 3-3 үздэг тийм дэмжигчтэй маань хувьд бол сэтгэлд нь хүрээгүй штэ. Яг нэг тийм багийн нөгөө нэг ойлголцол дутуу Гүйцэтгэл харагдчихсэн. сэтгэлгээ хэлбэр зүйлсээ яг самбарлуулалт хийдэг тийм амархан тогтмоонууд хүртэл алдж байгаа харагдж Ер байна. нь маш олон галцсан. Тийм, ерөөсөө Яг доороос бол. Тэр нэг тийм багийн сэтгэл зүйд юм байсан уу эсвэл юу гэдгийг одоо бэлтгэл хийгээд яг сарын хугацаанд өнгөрсөн гэсэн шүү дээ. Тэрнтэй бас холбоотой байсан уу? Одоо шууд ярьчих юм бол цоошин баг бол биш шүү дээ. Тэглгүй яах. Тийм ананд дэлгүүн отхон жаргал гэж энэ гурван тоглогч бол удаан хугацаанд тоглож байгаа. Ялангуяа отхон жаргал дэлгүүн хоёрын хувьд бол мэрэгжилд олон жил ингээд хамт тоглолцлоо тий. Тэгээ шгшээ багийн миний хувьд бол яг шгшээ багийн өмөрх нэг зүйл байгаа. Одоо яг нэг бүтэн нэг жил циклд ингээд тасралтгүй бэлтгэл хийсэн ч гэсэн медаль авсан багууд айгүй өндөр формтой байсан байхгүй. Тэд нар ч одоо нэг 3-3 улирал ингээд офсис үе байгаа штэ. Тэр үеэр ерөөсөн ингээд Вьетнам болон Япони ингээд тэгээд Таиланд 70 орнуудын энэ дотоодын лиг, олон улсын нийтийн лиг боллоо. Тогтмол Японы одоо тэр XL лиг гэдэг чинь бол амар том штэ. Дандаа Европын томчууд очиж тоглох тийм лиг. Тэгээд тэн дээр Хятадын шгшээ багийнхан ч тоглосон, Японы шгшээ багийнхан тэр жигээр Японы шгшээ баг бол бүр амар өндөр амжилттай. Вьетнам лигт бол 6 стоп бүгдэнд төрүүлсэн байхгүй финалцсан. Ийм өндөр формтой байсан. За Австралийн шгшээ, эрэгтэй шгшээ багийн хувьд юм бол сая нэг аврагуудын цом. Тийм fashion Champions Cup. Тийм Champions Cup. Тэн дээр очиод Америкийг 2 удаа хоцсон. Яг Америкийн үндсэн шгшээ багийг. Тэрэнгүүтээ төрүүлсэн сербтэй нуглаан дээр шүгэн дөрөв дээр овер тайм гаргасан. Нэмэлт цаг гаргаад сүүлдээ серб бүр нэг аргагүй туршлагаар авч идсэн. За тэгээд Францтай бас маш ойрхон тоглоод эцсийн мөчөд Сегелагийн хожлын шийдэлээр хожигдсон байхгүй. Австрали бол тийм мөчтэй баг байсан. За тэгээд
эмэгтэй шгшээ багийн хувьд гэх юм бол ялгаагүй бүх багууд л одоо тийм оф сизон байсан. За Австралийн хувьд бол бас өнөөдөр Champions Cup оролцсон. Австрали бол гэтээ тэрдээ Азиатаа бол нэг сүүлийн хэдэн жилдээ бол ер нь аврагаас бол доошо буухгүй байх гэж бодож байгаа. Тэр бол тасархай баг шүү дээ. Австралийн 4 тамирчтай 3 5 эсрэг 5 шгшээ багаас ингээд орж ирсэн тамирчид. Тэгээд Филиппинийг л үнэхээр орсонгүй дээ. Тэгээ эрэгтэй баг дээр би нэг зүйлийг хэлмээр байна л да. Энэ юу гэхээр одоо үзэгчид маань амжилт медаль хүлээж ирсэн гол шалтгаанууд нь юу гэх юм бол Аз твдээ манай шгшээ баг өмнө нь 2 алт, 2 мөнгө, 1 удаа хүрэл медаль авсан ийм хүчрэг баг байхгүй. Амжилтыг нь харсан ч гэсэн яа харахгүй л медалийн тавцанд яригдах ийм баг нэрсийг нь одоо Төмрах сая бас очиод ирсэн шүү дээ. Тэнд газар дээр нь тэгэхэд юу гэж юм нэхэр тэр ПИБАгийн сэтгүүлчид те арын албаныхан бүгд л Монголын тоглогчдыг илүү их дагаал те 2-3 камер очиод илүү их анхаарал хөгжөөн дэмжигчид тэдэнтэй зургаад оруулах ингээл те яг нэг одууд гэдгийг нь бол Азтаа бол хүлээн зөвшөөрсөн. Ийм байдал нь харагдаж байгаа учраас одуудаас хүлээлт ямар байдیں۔ Тэ. Тэгэхээр тэднээс хожил, медаль яг л ядж аврагын төлөө эсвэл медалийн төлөө тийм л зүйлийг хүлээж исэн учраас бид нар одоо чамлаад тийм ерөөсөө одоо эцэндгийн ярьснаар бол гадаад үзэгчдийн тий гадаад фэнүүдийн хүлээлт юм байхад яг манай Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүлээлт бол бүр өндөр байх нь бол ойлгомжтой. гарцаагүй. Тийм одоо бол яг энэ өнгөрсөн амралтын өдрүүдэд бол Монголын сагсан бөмбөг сонирхогчид муу хэлэх нь муу хэлээд өмөөрх нь өмөөрөд ингээд маш том яриа үслээ шүү дээ. Тийм. Ер нь бол медаль хүлээж ирсэн тэр бол ойлгомжтой. За, маш форум өндөртэй байгаа Австралийн шгшээ багийн одоо тэмцээний өмнөх форумны талаар сая өргөл мөх ярьлаа. Яг энэ тоглолтын дээр нэг яг одоо юу хэлмээр яг нэг моментол алдцсан тэгээ эргүүлж болж чадаагүй юм шиг анзаарчихсан миний хувьд бол. За миний хувьд бол манайд байсан моментын тоглолт ихний 30 секунд л байсан. Тийм ерөөсөө тий. Монх энэ хотын төлгөөнөх 2 байсан шүү дээ. Цаашаа бүрүүж. Тэгээд би бол 3-3 бас өөрийнхөө хэмжээнд бол ингээ баггүй удаа хугацаанд үзэж байгаа байхгүй. Хэдэн жил үзэж вэ? Хэдэн жил тайлбарлаж юу? За тайлбарлаад яг ингээ дотоодын жижиг Азийн нэшнл лигүүдийг тооцсон бол ингээ бараг 4 жил, бараг 5 жил үзнэ. Тэгээ үдсэн бараг тэрнээс ер нь бараг л 17-ны Азийн аврагаас л их шүү дээ. За ер нь бол бараг л тийм. Тэгэд шгшээ баг маань дэлхийн аврагч нар за Азийн аврагт бол угаасаа юм байгаагүй. Дэлхийн аврагт бол ийм хол онооны зөрүүтэй хожигдсныг бол мэдгүй. Тэгэд яг мэрэгжлийн тавцад те Улаанбаатар баг маань бол өнгөрсөн жил Хонконгийн World Tour дээр Рифат 21-7-г харьцаа тоглож өгсөн. Өөртөө нөгөө Werewolf Donk руу ер нь тойр шидзэрж дуусгадаг шүү дээ. Тэр тоглолт л юм. Тэгэд энэ дээр өстэй бүр үнэхээр болоо. Үгүй ер нь шгшээ баг 10 оноо аваагүй тийм тоглолт байд юм уу? За ер нь яг санаанд бууж байгаа юм байна. Байхгүй бол. Тийм тоглолт байхгүй баха. Тэгэд энэ дээр яг тоглолтын бүр 2 дахь TV тайм аутаас доошоо ороод за 5-4 дахь минутын дээр ч юм уу арай TV тайм аут хүрээгүй байхад багийн тоглогчид өөрсдөө нэлээд стресстэй. Тэгэд энэ дээр ананд юрдөнийг өнө авсан. Манайх 2-оос 1 л удаа хийсэн. Нэг тийм нэг одоо бидний мэддэг дайруул дайрчдаг, шидүү шидчихдэг нэг тийм одоо урсгалаараа ингэж гоё хөнгөн явдаг тийм шгшээ гэрүүс харагдаг юм. Тэгээд Тэгээ ер нь Монголын шгшээ маань таньдаг шгшээ маань биш л юм шиг санагдсан тийм. Ер нь ган үеийн дөлгөөн гэж шинэ тоглогч одоо яг насан туршийн үндэсний шгшээ багт ер нь дебютээ хэлнэ шүү дээ тий. Энэ тоглогчийн талаар ер нь ирээдүйн одоо ер нь бол ингээл яриад байгаа шүү дээ. Манайх дэлхийн авраг одоо Азийн аврагаас олон медальтай тэгээ дэлхийн аврагт медаль горилж байгаа гэд цус сэлбэх нь тодорхой мэдээж үргэлж дэлгэр ням дөлгөөн Ананд Инхбаатар тоглоод байхгүй одоо ер нь ингээд сэлбэж явах ёстой. Тэгэхээр миний бодлоор одоо зарим хүмүүс бол ингэж яриад байгаа штэ. Дэлхийн аврагтаа бэлдээд байгаамаа. Тийм болохоор ингээ Азийн аврагтаа одоо магадгүй 2 дугаар бага ч юм уу те 2 дахь ингээ сонголтоо араас ийм сул бага явуулж ийн гэж хэлээд байгаа. Гэсэн хэдий ч угнаас тэр нөгөө цус сэлбэх юм яваад стил бид нэр одоо Азийн аврагасаа медаль авдгаар авах л ёстой байсан юм шиг санагдаад байна. Яг өнгөрсөн жил гэсэн тэгсэн шүү дээ манай амар маш бүр залуу бүрэлдэхүүн байсан шүү дээ. Тэгээ хүрэл медалийг авсан Ариун Балтын Анд гэдэг тоглогч хүрлийн төлөв тоглолт нэр Шинзланд эсрэгтэй гайхамшиг гэж юу гэдэг тэрийг бол бид хүнд харуулсан. Гэтэ энэ удаа гайхамшиг тохиолсонгүй дээ. Стамрхээр байсан. Хайд энэ дээр юу гэж бодсон яг сэргэлийн маань сая хэлж байгаачлан бүрэлдэхүүний хувьд те одоо за бод байдал дээр аваад үзье заяа. Бид нэр түрүү хэлсэнчлэн 2 алт 2 мөнгө нэг хүрэлтээ Азаас. Бид нэр ахаад нэг медаль нэмэх боломж Азад илүү байгаа болов. Дэлхийн авраг дээр гэж үзэх юм бол бид нэр
шүгийн 8 гэж цаашаа явж үзэг байгаа шүү дээ. Мэдхгүй. Медаль бол одоохондоо арай хол. Мэдээж яхаа боломж байгаа гэдэг өөдрөөр харж байгаа тий. Харин Азийн авраг тэр илүү хүчтэй бүрэлдэхүүнээ очиулаад медалаа найдварт авах хэрэгтэй байсан уу? Яг нь ер нь бол зүгээр эхлээд тэрэглийн асуултанд хариулахад гаавыгийн дүлгэн гэж энэ тоглогч потенциал өндөр маш өндөр. Яа тэгэхээр өнгөрсөн жил бид U23 Nations League дээр тэр будагтай талбайд доор ямар дийлжих байхыг харсан. За нөгөө талаас гэх юм бол бүрэлдэхүүний хувьд өнгөрсөн жил Биндрия, Аз-Баяр, Тэмүүлэн, Ананд гэдэг энэ дөрвөн тоглогч хүрэл медалийг аваад ирсэн. Харин энэ шиг шоугийн хувьд дүлгэн, отхон жаргал гэсэн бүр илүү туршлагатай тоглогч байсан. Гол нь юу гэдэг яг нөгөө тухайн өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг яг тухайн өдөр нэг тоглогч төр ямар нэг зүйл болоогүй юу? Эсвэл багийн ойлголцол дутуу байсан уу? Австрал яг оргилын хэлдгээр Австралтайгаас арай их таарчлаа. Тэгэхээр их таарчлаа. Япон байсан бол яах юм бэ? Япон байсан бол хоёр байх байсан гэж байна. Манайх хэсгээр Япон ч таарай. Тэгээ Японтой таарах байсан. Япон байсан бол нэг өөрчлөлт байх юм байл чинь асар том. За одоо нэг яг ингэ сүүлийн 2 жилийн хугацаанд манайх Японд яг ингээд хоорондын хэд үйдэг манайх ингээд хожигдол нь цөөхөл хожигдол нь олон байгаа. Манайд Японы ширэг. Гэтэ Японч энэ удаа бүр үнэхээр тааруу бүрэлдэхүүн ирсэн ирнэ зүгээр Рио Асава гэдэг тамирчин нэгт 3 рекордыг тогтоочлаа. Нэгт 20 он авсан. Тэр бол супер. Тэгэд ийм нэг рекордыг тогтоогоод эхэлсэн. За бусдаар нэг Иего Наканиши гэсэн тамирчид бол зүгээр ингээд Японыхоо дотоодын өрсөлдөөнд л нэг чүүвэ ингээд нэг буцаж авдаг нөхдөд тахгүй юу. Бусдаар бол ингээд үндсэн шигшээ нэрсэнгүй. Бид бүхний мэдээ Ясуко Сайто ирсэнгүй. 3 хамгийн олон жил тоглосон Томая Оча ирсэнгүй. Тэр бүрэлдэхүүн миний хувьд бол бүр ингээд татан тавиад бүр ингээд хангалттай элбэг хожоо гараад ирэх байсан бохгүй юу. Тэгээд авсан. Австралтайгаа л арай даашлаа да. Зүгээр бас нэг ийм үнцэг бас байгаад байна. Одоо форум гэд бид нэр ярьлаа шүү дээ, тий. Бусад багуудын хувьд форум өндөртэй байсан. А манайх болохоор ингээд бүр улирлын одоо үндсний дээдлэгтэй ч тоглохгүй ингээд 3-3-ын бэлтгэлийг хийлээ шүү дээ. Магадгүй одоо лигтээ тоглож исэн дээрээс нь ч юм уу гэсэн тийм үнцгөөс байна л да. Талаар гэж бодож байна. Лигтээ тоглоогүй шалтгаан нь бол ерөөсөө бэлтгэл гэмтэл шүү дээ. Инх хотын дүлгэн гэж тоглогч яг тэр гарны бэлтгэлийг авахдаа хаана авсан? Үндэсний дээдлэг дээр л авсан. Тэгээд 3-3 холбооны маань гол харж байгаа зүйл гэх юм бол мэдээж 6 сарын дэлхийн аврах шалралт тэмцээн. Тэрнээс өмнө яг энэ шиг шогт багтах гол тоглогчид ямар нэгэн хүнд бэлтгэл авч болохгүй. За тийм ч учраас сарын өмнө бэлтгэл ихсэн гэдэг ярьжсэн. Тэгээд сарын дотор яг нэг бусад багууд нь өрсөлдөө мэдрээд ингээд тэ челленж мэдрээд ингээд тэмцээнд оролцоод явж исэн бол манай үгийн хувьд ямар нэгэн тийм зүйл байгаагүй. Илүү тайвширсан. Маш тайван байжгаад ийм хүнд зүйл рүү ороод ирэхэд тийм импакт авсан болов. Надад нэг асуулт байна. Та одоо надаас асуулт биш. Та нар ч нэг юун дээр өтсөн шүү дээ. 3 бэлтгэл дээр өтсөн шүү дээ. Тэгэхэд дэлгэрний нэг бэртэл нь гүйцэд идэгсэн бэ. Тэр талаар асуусан. Үзэгчд бол сошиал дээр амар их. Тийм энэ бол маргаантай байсан те. Яг хав юу ч бэлтгэл сургалтаа бол хийгээд оролцож ийсэн. Яг бүрэн биш байгаа гэдэг мэдээллийг бол авсан. Тэгэхээр бас магадгүй илүү сэтрэх ч юм уу те. Тийм эрсдлүүдээс хамгаалсан байх. Тэгээд ер нь хамгийн гол зорилго бол медаль авч үзчихсэн те. Төрүүлээд үзсэн 2 мөнгө авлаа 2 алт авлаа. Тэгээд дараагийн дэлхийн авраг руугаал үнэхээр одоо бүх анхаарал бүх хүчээ төвлөрүүлж байгаа юм болов уу гэж бодлоо. Тийм ерөөсөө за хэрвээ би буруу санааг бол жилийн өмнө жил гарангийн өмнө 3 шгшээ огт ярилцж байхад дэлгэрний юмд 2 сонголт байсан юм байна. Яг тэр бэлтгэлтэй хагалгаа хийлгээд 2 жил ч юм уу ингэж сагсан бөмбөгөөсөө хол байх уу? Эсвэл юу гэдгийг ингэж нэг физиотерапистаар эмчлүүлээд одоо нөхөн сэргээх байдлаар ингэж ачаал багаваад ингэж тоглоод явах уу гэдэг. Тэгээд аль болох ачаал бага хүүднээс Азийн аваргыг үндсэн болов. Тэгээд тухайн бэлтгэл бас мэдээж 100% биш байна гэдэг чинь тамирчинд хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тухайн тоглогчийн хувьд гол зорилго нь бол дэлхийн аварга байгаад байгаа учраас энэ удаа Азийн аваргыг өнжөөд одоо эрсдэл гарахгүй шүү дээ нэг талаараа. Тийм учраас эрсдэл гарахгүй байж байгаа дэлхийн аварга дээр амжилт гаргахыг илүү зорьсон баг. Одоо ер нь тэгээд world tour-үүдээр л харагдана да тий. Одоо тэгээд ер нь шалгах яг одоо бодит байдал дээр ямар байгаа юм бэ гэдгийг шалгалтууд олон байна. Энэ амралтын өдрүүдээс эхлээ Pro League эхлэн тэ. Pro League дээр Улаанбаатар MC орно. За тэгээд цаашаа Улаанбаатар Super Quest тэмцээн байгаа. Гээл ингээл үргэлжлээл явчихна. Энд дээр л одоо яг бодит байдал дээр энэ тоглогчд маань үнэхээр одоо формгүй байгаа мó, үнэхээр болохгүй байгаа мó гэл. Тэр нь одоо ингээд 3-3 үйлрэл аль хэдийн эхэлчихэж байгаа. 7 хоногийн амралтын өдөр болгон баг тэмцээн уралдаантай. Тэгэхээр 6 сар хүртэл манай шгшээ огт эрэгтэй эмэгтэй аль алинд нь ер нь
их олон тэмцээн байгаа учраас формд орчих واخа. За нэг зүйлээр өмөрхөө тэгэл анхных нь удаан хугацааны дараа амарж байгаад эхний тэмцээн, эхний тоглолтууд нь байлаа л гэж өмөрөх үг байна те. За би одоо тэгвэл юм асуу. Эмэгтэй байгаа өмөрх юм уу та? Эмэгтэй? За оргил мүү. Эмэгтэй Филиппин гуруулаа шүү дээ. Хэсгээс нэгээр гарлаа шүү дээ. За Сайхан өнцгөн, сайхан зүйлийг яриад байна. За сайн өнцгийг яриулт юм. Үгүй манай эмэгтэй шиг шавах зөөр миний харж байгаа гэдэг тоглолт таардаг багууд бүр ингээд яалч байгаад байна. Манайх Таиланд, Филиппин хоёртой бүр ингээд үеийн үе заяа. Ингээд яг л ийм л тоглолтууд болдог бүр ингээд тоглолтын нэг дүр зураг өөрчлөгдөж штэ тийм байхгүй. Яг энэ хоёр багт яг л нэг л дүр зургаар тоглолдог. Филиппин бүр илүү ажилтдаг тэр нэг Качо гэдэг тамирчин зурж ордог. Таиландаас ч гэсэн ялгаагүй Ренгранг Удансук хоёр зурж ордог бүр нэг. Тийм тэгэл зурж оронгууд эсвэл задлаа шийдчихсэн. Тэгээд сүүлд ихэд би нөгөө Филиппинтэй тоглосоо дараач бас нэг тайлбартаа гарч ичээ буцаад статыг нь харсан л та. Уг нь бол манайх тэн дээр нурууны өндөр баг байгаа шүү дээ. Таиланд үгүй Филиппин гуруулаа. Нуруу манайх Арука холоо хоёр бол доор бүр ингээд хангалттай мисмэч үүсгээд тоглолцох боломжтой байсан. Тэгсэн юм манайх нэг онооны давталгаа Филиппинээс дутуу игээд өөртөө 2 он шийдэлдэг болоо байсан. Тэр ерөөсөө юу Тоглолт таардгүй гэдэг бол гэхдээ шалтгаан биш л дээ. Шалтгаан. Би бол тийм энэ тоглолт таарахгүйг бол ер нь тактикийн хувьд те аль өмнө нь дасгалжуулагчдын баг хийж байгаа шүү дээ те. Тэрэн дээр л одоо нөгөө багууд маань илүү сайн ажилласан болов л гэж бодож байна. Тэр одоо давталгаануудыг доороос суг хамаагүй одоо сул баг хийлгсэн байж тээ те. Яг л одоо энэ тэрэн дээр бүр Филиппин ихтэй бүр үнэхээр бахархмаар байсан. Яг Филиппин тамирчдаар бол тоглолтын турш тэр чинь 20 дахь ТV тайм аут хүртэл манайх онооны төрүүлтэй байгаа байхгүй. Тэгээ Филиппин гуруулаа. Тэгэд өөрсдөөсөө өндөр багийн эсрэг тоглож байгаа гэж нэг онооны давталгааг илүү авсан. Тэгэд ерөөс тэр ажиллагаа бүр үнэхээр сулраагүй. Тэгээд тэр Жасмин Джонсон гэдэг тамирчин гуруулаа тоглож яасан чи ядардгүй юм бүр тэр шидэлтүүд нь бүр. Тэгээд 3 сагсанд бас нэг юм байгаа шүү дээ. Гуруулаа байгаа тамирчдад одоо юу гэдэг нэг тоглолчд нь бичлэр ингээд байхгүй байгаа багт бол бүр илүү бас аюултай байх тохиолдлууд байдаг. Яг тэгэхээр тэр 3 тоглолчд алдах зүйл байхгүй. Зөвхөн тэр 3 дээр бүх хариуцлага байгаа. Өмнө нь бол бид нар харж ирсэн шүү дээ. Буруу санааг бол дэлхийн арга шалгуулах тэмцээний хүрлийн төлөв тоглолтын дээр Франц шгшээд ямар амар тоглолоо. Тэгээд харах юм бол тэр чинь 2 жилийн өмнө шиг санагдаад байна. Надад шууд Монголын одоо тэр олимпийн эрхийн төлөв тоглолт санаанд орж ин чинь те гуруулаа тоглолдог боллоо. Тэгэхээр ерөөсөө алдах зүйл байхгүй багаас бас айх хэрэгтэй бол. Илүү дайчин тоглолтыг үзүүлдэг те. Тийм нэмээд бас дахиад хэлчихвэл манай төлөвлөгөө буруу байсан. За 3-3-ийн улирал эхэлсэн манай дотоодын Pro League гэдэг өнгөрсөн жилээс эхэл зохион байгуулагдаж байгаа Pro League-ийн Stop 1 буюу эхний тэмцээн одоо 5 дахь болон хагасаа өдөр зохион байгуулагдах байгаа. Энэ тэмцээнд оролцоод энэ тэмцээнүүдийн одоо Pro League-ийн хуваарийг бидэнд харуулж байна. Хагас бүтээсэн шүү. Тийм 5-6 гэдэг. Явагдана. Тэгээд Pro League ерөнхийдөө ямар тэмцээн бэ гэхээр мэдээж дотоодын одоо тоглогчид багууд мэрэгжлийн хэмжээнд очиж ерөөсө гадаад руу танигдах, гадаад туршлага судлах, гадаад тоглох боломжийг л олгодог. Ерөөсө Улаанбаатарын Эмнэмсэн Energy сансар багуудын араас дэлхийн тавцанд гарах ийм одоо гүүрнэ гэж хэлчих юм уу та. Маш том боломж гэж харж байна. Өнгөрсөн улирал бид одоо өнгөрсөн улирлын нээлт бол одоо завхан баг байсан шүү дээ тий. Тэгсэн завхан сайн скор. Тийм завхан сайн скор гэдэг багууд олон одоо гадаад руу явж тэмцээнд оролцсон. Тэгээд арталт нь байгаа нь одоо Хончин гэд нөө нэг одоо юуны челленжер тэмцээнүүд рүү оролцох. Одоо энд ийм юм байлээ. Өнгөрсөн улирал чинь 8-9 стоп болж исэн тий. Энэ жилийн өөрчлөлт нь ингээд 6 стоп болоод багассан. Тэгээд лигийн багууд бүгдээрээ шахуу 1-2 ингээ багуудаа оролцуулж ийн хэр илүү чанартай олон тоглогчдыг оролцуулах чинь энэ шиг анхаарлаа хандуулж чинь ингэж байгаа гол шалтгаан юу вэ гэх юм бол олон улсад өрсөлдөх боломжийг нь шууд ингээ холбооноос олгож байгаа. Цаашаа челленжерт ингээ өрсөлдөө гэдэг эрхийг авцсан байгаа гэсэн үг. Манай энэ стопын шилдэг баг нь цаашаа өрсөлдөнө. Окей. Тэгэхээр энэ бол тамирчдын маань анх удаага магадгүй олон улсад зарим нэг тоглогчдын тоглох боломж. Тэгээ одоо төлбөр мөнгө юу гэдэг тийм зүйлд санаа зовхгүй онгоцны тийз ингээ зардлуудад тий. Энэ бол өөрсдөө сайн харуулах ахин нэг боломж дээрээс нь хэрвээ ингээд одоо эхний хідэд шалгарх юм бол бүр ингээд шагналт байрна те нөгөө хэдэн мянган доллар явдаг штэ. Мөнгөн шагналт нь нэгдүгürt бас чамгүй өндөр. Хоёрдугаар челленжерт хэрвээ сайн тоглоод тэргүүн байр ч юм уу эзлэх юм бол
цаашаа бүр World Tour-д гарах. Финалчлах юм бол Финалчлах юм бол World Tour ирэх авах. Ийм боломжтой тэмцээн. Бүр цаад одоо далд тэр зорилгыг нь бас харах юм бол бас нөгөө би сая цус элбэх гэд ярьлаа шүү дээ. Магадгүй одоо дээдлийг тоглож байгаа одоо үндсэн сагсаар хичээлж байгаа тамирчид дунд 3-3-тай илүү авьяастай ч юм уу илүү боломжтой тамирчин одоо яг энэ тэмцээнээс нь Pro League-ээс шалгарч цаашдаа одоо улсынхаа шигшээ багтуудагдаад одоо манай 3-3-ын бас хамгийн томоохон зорилго бол дараагийн олимпик байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олимпиад цус элбэж орох тамирчдыг бас олох ийм зорилготой байж болох юм. Тийм. Ер нь цаашдын систем бол ерөөсөө яг сагсан бөмбөгтэйг адилхан. Одоо юу гэдгийг 3-3 сагсан бөмбөгийн тэр тамирчид нь Эрдэнэт майнер суугаас тэр тамирчид нь APS ч гэдэг юм уу. Яг одоо хизээд дуутахад тэр тамирчид бэлэн байж идэг тийм. саяхныг хүртэл манай яг 3-3 бол ингээд дараагийн залхамж шалгаа айгу тийм ойлгомжтой байсан үг байхгүй. Тэгэд ялч нөгөө 5-5 лиг маань үндэсний дээд лиг маань бүр асар хурцтай хөгжөөд бүх зүйл ингээд ойлгомжтой мэрэгжлийн хандлага руу шилжээд бүр ингээд илүү боловсронгуй болоод өглөнгөт 3-3 тамирчид маань сайлчгүй 5-5 руугаа бүр ингээд илүү анхаарлаа хандуулчлаа л та. Тэгээд за нэгт мэдээж манайх нөгөө сайн 2 жилийн өмнө 3 жилийн өмнө ч юм уу дэлхийн топ 10 баг эхний 2 Монгол 2 баг байлаа шүү дээ. Улаанбаатар 6 дээр Сансар 9 төрчлөө буруу санаг бол тийм байсан. Тэгээд зайсан байсан. Амглын MMC Energy гэж одоо дан 21 хүртэлх насны залуучуудаар бүрцээ одоо Авра NTLG-ийн залуучуудтай мандах хоёр гих мэтчлийн юм тоглогч нар байлаа. Тэгээд гандан гэж ахаад нэг баг байсан. Завхан гэж баг байсан бүр ингээд дандаа залуучуудаар бүрцсэн юм нэг ерөөсөө ингээд дараагийн нэг цус албилтай бүр ингээд агүй ойлгомжтой бэлдсэн байсан. Үзэгчд гэсэн тэр багуудтай амар хайртай. Дандаа дэлхийн томчуудыг очиод нэг челленжер дээр очиод сандаргадаг. Сайхны хүртэл бол юм байсан. Одоо тэгээ буцаад юм Pro League гэж энэ тэмцээн орж ирснээр 3-3-ын залуучууд маань одоо бүр ахаад юм нэг өөр юмд өөрсдөө сорж үзэх гэдэг нь шүү дээ. Тэгээ энэ нь бол айгүй их таалагдж байгаа надад. Ер нь одоо бас явандаа илүү нөгөө хоёр сагсыг ингээд салгах тийм баримтлалтайгаар явах гэж юм шиг санагдаад байгаа. Ер нь тэр нь ч зүг болов. Тамирчин өөрөө ч гэсэн би 3-3-аараа явбал ирээдүйтэй юу? Яг үндсэн сагсаараа явбал надад илүү ирээдүйтэй юу гэдгээ өөрөө шийдээд бас нэг юмд ингээд төвлөрөх тийм боломж гаргах байх гэж бодож байна. Яг л тийм боломж харагдаж. Тэгэнгүүт юу гэдэг 5-5 сагсандаа өндөр амжилт үзүүлээд илүү одоо нас ахиад ч юм уу тий 33 34 одоо юу гэдгийг 5-5 ячааллыг дийлхэ болоод ирвэл 3-3 орсон тохиолдол зөндөө байгаа. Одоо жишээ нь Wörth de Jong байна. Нидерландынхаа шгшоог тоглодог байсан супер тоглогч Slagter байна. Шууд ингээд 3-3-т орж ирээ шгшоогт тоглоод дэлхийд өндөр амжилт үзүүлэгч гэдэг юм. Ийм боломжууд бас харагдаж байгаа. За энэ Бям гарагт явагдах хамгийн одоо эхний тэмцээнд оролцох эрэгтэй багуудын нэр ерөөхдөө тодорхойлсон. За эмэгтэй нь бол өнөөдрийн байдлаар арай хараахан гараагүй байгаа. Энэ эмэгтэй нь оролцохгүй юм билээ энэ удаад эхнийх дээр. Шигшээ багийн цугларалтай холбоотойгоор ихэнх тоглогчид маань те одоо гол нөхөө энэ Pro League тоглох хүч маань шигшээ багт нөгөө хэд нь бол 3-3 Азийн аврагыг сая яваад ирсэн ийм байгаад байгаа учраас эхний стоп дээр бол эмэгтэй багд байхгүй. Гэхдээ дараа их тэр эмэгтэй багд бас орж ирээд олон улсын тэмцээнд оролцох эрхийг өгөх юм байна. Өнгөрсөн жил чинь эмэгтэй баг дээр олон улсын тэмцээнд ирэх гэж байгаагүй мөнгөний шагнал байсан. Өөрчлөлт нь бас тийм байл. Тийм үү. Хүмүүс ирсэн ирэх юм уу те? Тийм шиг байлаа. За тэгээд сая ярьсанчлан эрэгтэй багууд үндэсний дээд лигийн багууд 1-2 багийг Pro League-т оролцуулж байгаа гэдгээр ил онцлогтой болж байгаа. Тэгээ APS-с бол жишээ нь 2 баг орж исэн тий. APS 2. Тэгээ Nike гэсэн нэртэй 3 баг байсан. 3 баг энд орж байгаа тэр. Тэгэхээр ерөөсөө яг л нөгөө нэг спонсорууд дээд лигийн одоо багийн удирдлагууд тий ийшээ бас нэг боломж гарч байна гэдгийг л бас харчаад байгаа юм болов. Тэгээд жишээ нь APS-ийн бүрэлдэхүүнд үлцэн орших нэрлэгдэжсэн. Тэгээд APS-ийн фэнүүд бас нэлийн одоо юу гэдгийг юу ах шиг үлээ. Одоо бэртж гэмтчихгүй юм уу гэдэг нэг тийм айцтай гэх юм уу байх шиг үлээ. Тэгсэн чинь хариуд нь за бэртүүлстэй бэлтгэл дээр ч бэртэж болдог байгаа шүү гэсэн. Тийм арилт. Тэгээ надаа ингэж бодогдсон. Ингээд багууд 2-3 бага ингээ оруулаад байна шүү дээ тий. Энэ болохоор одоо багийн удирдлагууд, дасгалжуулагч нарын гаргаж байгаа шийдвэр их нөлөөлж байгаа болоо. Тэгэнгүүт энд 3-3 тоглуулад ингээд зунжингаа байх нь бэлтгэлтэй байгаа форум сайтаа орж ирэх гол нэг шалтгаан болж байгаа учраас нэг талаараа энд бас дуртай байгаад байгаа юм болов. Тэрнээс биш ингээд 3-3 тоглохгүй гэдээ үнжил үнжиж болохоор ч тэ тоглогчтой хувьд тий. Яхаргуул ачаал авч байгаа. Гэхдээ сайн талыг нь илүүтэйгээр олж хараад ингээд тэмцээнүүд оруулах гэж байгаа юм болов л гэж бодсон.
За энэ ням гарагт зохион байгуулагдах нэгдэх одоо стоп 1 буюу хамгийн ихний тэмцээнд оролцох багуудын нэр сарагдж байна. За одоо Баян хайрхан. тийм бидний сайн мэддэг гэх юм бол Улаанбаатар MMC байгаа, Завхан сайн скор байна. За тэгээд Сансар байна тий. Баян хайрхан байна. Miners гээд бас Яг нэрээр явж байна Тий, тий. одоо Цэлийн боднос хоёр. тий нөгөө Эрдэнэт Miners-ийн хувьд улирал дууссан учраас бас харьцангуй гайгүй бэлтгэл энэ төр гайг орж ирэх бах тий. Тэгээд бодонс ч нь бас эн чин Гилберт. Тий Ахмадыг нэрлсэн байсан. Одоо яа яах вэ? Одоо нэрээ юу болж байгаа юм бол тий. Тэр чин 5 тоглогчийн бүрэлдэхүүн зарласан байсан юм. Тэгэхээр Ахмад байх үгүй юу гэдэг дээр бас багийн удирдлагууд шийдэх байх. Энэ удаагийн стоп. За SJFC-ийн хувьд хаан бол SJFC гэдэг нэртэй орж ирж байгаа сонирхолтой санагдаж байна. За SJFC-ийн хувьд яг үндсэн цөм нь бол нөгөө хаан бол хаан ард гэдэг багаас үүдэлтэй. Тэгээд үр хангаа LCX гэж дахиад нэг баг байгаа. Тэгээд бүрэлдэхүүнийг харахад бол үлзий урших байлээ. Тулуу байсан, Эрдэнэ далай байсан. За үгүй энэ гурван тоглогч бол Ганбаатарыг болохоор завхнаас тоглуулна гэж. Тийм. Энэ үлээр сүүлийнх нь гэдэг. Сүүлийнх нь гэсэн, тий. Өөрийн өсөлтээр гэдэг. За плей-оффын ноцтой үед бас орж ирэх үү үгүй юу гэдэг бол эргэлзээтэй санагдаж байна. яг хөө зүгээр нэг стоп тоглолцох байх л та. Тэгээд яг плей-оффын чухал шатны тоглолтууд эдгээр өдрүүдэд явж байгаа учраас бэлтгэмтлээс л хол байгаасаа гэж хүсэж байна. Яг хав эхний өдөр нь юм бэл. Эхний өдөр нөгөө нэг хэсгийн шатны тоглолтууд нь хөвчлээ явагдаад тий. Хэсгээс хин цаашаа гарах уу яах вэ гэдгээ шийдчихэд бас өмнө нэг 14 багаас 12 нь хэсэг төрсөлдөх болохоор эхний 2 баг нь урьдчилан шатанд тодорно гэсэн үг байхгүй юу. Тэгээд 12 баг бүрдээд эхний шиг өдөртөө хэсэг 2 дугаар өдөр болохоор нэм гарагт хасагдах шатны тоглолтууд яг хин яг ингээд цаашаага шалгалч тэр хончон челленж ирлөө Солонгос руу явах юм бэ гэдэг шийтгэх юм бэл. Тэгээд энэ бям гарагч нас лигийн тоглолт байхгүй байгаа тий. Байхгүй. Хэрв 7 дахь тоглолт гарвал ням гарагт тоглолттой байх болно. Тэгэхээр бас бям гарагийн тоглолтууд бол гайгүй юм байна. Тэгээд үзэгчд маань Premier Sports телевизээр шууд хүлээ авч үзэх боломжтой. Pro League-ийн бүх стафуудыг та бүхэнд бид шууд амжилт үзүүлэх болно гэдгийг таатай байна. За ингээд энэ хэсэгт завсарлаад нэвтрүүлгийн дараагийн хэсгээр бид үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтуудын талаар ярилцгаолно. Ингээд хэсэг хугацааны дараа студид эрг уулзцгаая. Хупнос нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа төрүүлж алхам нурайтай Unitel Group мөн өөрийгөө харьлын өдрийн хвчээ Бакусаас урайтай Бакус брэнд болон Спорттаймын салбарын хөгжлийг дэмжиж ажиллагч Ямбанк Арена тус ажиллаж байна. За плей-оффыг нэвтрүүлгийн эхэнд зэндээ бит хоёр ярьсан маш одоо гал гарсан тоглолтууд үргэлжилж байгаа. Эхний цуврал мэдээж хүлгүүд бодонс. Үнэхээр одоо таамаглашгүй үргэлжилж байна тийм үү? Эхний тоглолтыг бодонс авсан, хүлгүүд дараалаад 3 хожил байгуулсан. За ингээд 5 дахь тоглолт байлаа. Бодонсын хувьд хож эсвэл гэртээ харагддаг. Эхнийх тэр бодон соччлоо нэрээ. Тийм л тийм. Тэглээ агуу. Эхнийх тэр хүлгүүд хоцсон. Хоёр дахь дээр Тийм нэг болоод тэгээд цувралыг тэнцүүлсэн. Тийм баг. Тэгээ хоёр дараалалж хүлгүүд хоцсон. Гэхдээ энэ бүх тоглолтыг бодонс илүү эхлүүлж байгаа тий. Яг эхлүүлж байгаа тохиолдол. Энэ дээр сая яаж байгаа юм бэ? Энэ дээр Саруулаас бол бас үнэхээр скептиксэн тий. Шүүгч шиг харж чадахгүй те яг ард нь орцсон тэгэнгүүт ингээд өөрөө унж байгаа юм шиг татцсан билээ шүү. Тэгээд ерөөсөө энэ цуврал нэг тоглогч дээр л ер нь зөрүүнд гараад байна. Нэг тоглогч сайн тоглол бодонс хожоод тэр тоглогч тоосох шийдвэл хожигдоод байгаа юм шиг ингэж харагдаад байгаа. Хоёр уу? Үгүй. Тэгээ энэ тоглолт зөөр надад болоо нөө сая Парис Олимпийн финал шиг санагдсан шүү. Тэ бас уу. Үгүй яг зөвөрлжлэх юм бол тийм боохгүй юм чинь. Эхнээсээ бодон онооны төргөлтэй явж байгаа. Хөлөг уг нь бол төсөглийг сайн хийсэн бохгүй юу? Яг багаар нь авч үзвэл сүүлд ингээд 3 шидэлтээр өрөөсө тутахгүй ингээд уг нь бол ингээд тоглолтод орж ирэх гээд хичээгээд үзээд байдаг. Гэхдээ нөгөө талаас Ахмад Гилберт гэдэг тамирч яг л Стефен Кори шиг байсан. Яг ингээд хариу зөвхөлтөөр зөв шидээ сүүлд Night Night celebration хийгээд дуусгаяцсан. Тэгээ ерөөсөө яг нэг 9 рүү 10 руу онооны зүрэг дөхүүлж ирэхээр шийдчихсэн тий. Тэгэл 13 болгоод. Яг л 3 оноо ингээд бүр гараад яваад. Тэр 4-р сүүлийн 3 минутанд хийсэн тэр сүүлийн 2 шидэл. Нэг нь Нэмбанк Арена гэсэн яг тэр Аренаг A9 гэн дээр шийдэж байгаа. За ижил та бичлэгнээсээ төрүүл яваад байгаа жоохон байж л. 3 дугаар үдээр явчих чи. Ахмадыг голын тоглолт нэрхээ бишэрсэн. Тийм тэгээд Супер шийдсэн. тоолборт яг хөө зүгээр өмнөх бодноос тоожигдсан тоглолтуудыг бодоход тоолборт хамаагүй дээр. Энэ тоглолт нэр үү?
Үгүй ер нь зүгээр. Энэ шийдэлт хоёр дахь тоглолт байгаа шүү дээ. За. Тэрэн дээр бол тоолбор 5 оноотой дуслав. Яа. Тэгээд зай харгалцахгүй хаанаас бол хаанаас яг нэг мэдэрчгээр үнэхээр аюултай юм аа. Энэ хүн сэтгэл зүйн их нөлөөлөх юмтэй ингээ анзаархаар сэтгэл зүй ингээл нэг оруулаад нөгөө гитараа тоглоод үзэгчдийгээ тоглолтод оруулаад ирэх юм бол хэд бол хэд яаж гол нь одоо энэ заалалтын шийдэлт бүр энэ харин тэгэл нөгөө сэтгэл зүй байгаа. Энэ жижиг хөдөлгөөнүүд бүр үнэхээр гоё байсан. Ингээд өөртөө бүр яаж л бол яаж шийдэх цай гаргадаг. Хай тэгээд тоглолтын эхний үе санаж байна уу? Бэлгүүнтэй муудалцаад техникийн алдаа авдаг шүү дээ. Ахаа цаашаа хоёр дахь техникээ авцсан бол одоо дүр зураг төсөөр байхаар л шүү. Гэхдээ бас нэг тийм залуу тоглогчийн ч юм уу залууч их нааш. Ер нь одоо нэг тийм сэтгэл хөдлөлтөд тоглогчийн алдаанууд ажиглагдаад байна л да Ахмадаас. Одоо тэр өмнөх тоглолтын дээр Тэмүүлэнтэй муудалцдаг тий. За одоо энэ ингээд дөрөвдүгээр юу болсон бэ? Монгол Улсын гавьяа тамирчин Бат өвшний бэлгүүн байлаа. Дөрөв дараалаад 3 оны шидэлтийн бэлгүүнээс сүүлийн шидэлт бол бас яг нөгөө тоглоомн дээр үсээ гал насаар нэр яаж хийдсэн ордогшил сүүлрэг юм болсон тий. Барсолд 2 удаа шидэлтэд оруулсан. 10 хэд онооны зүрүүг ойртуулаад ер нь бараг гинчтэй хоцчих юм биш үстэй гэтэл байсан чинь тэгэл тулаг бас сэтгэл зүй сайтайгаа харуулсан. за одоо энэ нөгөө бэлгүүн хэцүү. Ой. Энэ шидэлт Алдаа нэхэд байгаа шүү дээ. Энд он гээд Яа. Орол ингээд үеийн ер нь тоглолтын төгсгөлийг маш сайн хийж байгаа юм байна бол үүдээс хэдэн удаа One Miles гэдэг амар клаш тоглогч байна те. Миллер. Ямил. Wine Miles-ийн хойд дүр. Тэгсэн чи одоо Ахмадын энэ шидэлт бүр яа. Ингээд дуусаа тий. Night. Ингээд дуусчихлаа. Энэ ороог байсан бол тэгээд бас үзээтэй. Дараа нь Тэр тоглолтын эхэнд одоо техник авдаг, тамирчтай муудалцдаг юм дээр бас гайхаад би бас тоглолтын төгсгөлд асуусан л да. Яагаад ийм emotional байна, яагаад ийм бухимдаад байна, ямар нэг шалтгаан байна уу, юу хэлмээр байна гэж асуусан чи зүгээр энэ бол плей-офф, энэ бол тоглолт гэсэн хариултыг өгсөн. Тэр нь зүгээр Ахмадын өөрийнх нь тактик үү? Тийм юм Зөвөр өөрөө ингээд нэг хувцалдаг тоглолтод оруулж ирдэг арга барил байхаг үгүйсэхгүй шүү дээ. Тэгтээ бас эрсдэлтэй юм тий өөрийгөө гаргачих болно. Би одоо бас гайхаад одоо нөгөө талаас юм арьс өнгөний үзэлч юм уу гаргаад дургуйг нь хүргэх хөвгмөг одоо trash talk энэ төр хийцэн болов уу гэж бодоод тэрийг одоо илэрхийлэх интриг бий болгоод юу хэлмээр байна? Хин нэгэнд зориулж хандаж хэлэх үг байна уу гэсэн чинь энэ бол зүгээр л юм одоо тоглолтын нэг хэсэг плей-офф угаасаа л юм байдаг гэсэн. Тэгээ яг жоохон зөөлрүүлж хэлсэн юм шүү. Ер нь талбай дээр бол тэр trash talk их байгаа. Сонсогдсон шүү. Зүгээр хажуугаас нь суугаад үзэж байхад бол ялангуяа court side үзэж байгаа үзэгчид бол илүү их сонсож байгаа юм. Ерөөсөө л зарим нь ингэж амаа дарж хэлнэ тий. Ялангуяа тэр чөлөө шидэлтүүд төр бол байнга шүү дээ. одоо энэ M-банк арена дүүрээд байгаа гол шалтгаан бол ерөөсөө тэр court side дээр trash talk-уудыг сонсох гэж Казанс юу ярьж хинтээ яаж харьцах нь уу тэр мөр бол үнэхээр одоо хамгийн анхаарлын төвд байгаа байхгүй. Тэгээд яг тэр дасгалжуулагчдын одоо сэлгээний ард сууж байгаа хүмүүс бол бас их их сонсдог гэж байгаа юм. Сэлгээнээс л ерөөсөө байрны ингэж хэлээстэй л байдаг гэсэн. Тэгээ энэ цуврал дээр тэгээд нэг онцгой зүйл болсон хасын өлгүүд сурлын дундаас дасгалжуулагч нутаг буцаасан. Баярлалаа. Тэгтээ их сонин тий. Их сонио. Нөө нэг юу лээ ботонс тоожогдоод 3 дахь тоглолтыг хоцсны дараа чи том ихтэй асуусан тий. гэсэн чинь яг тэр чинь нөгөө нэг Зэшког явуулсны дараа хоцсон бохгүй гэсэн чинь за багт нэг дотоод асуудал байсан тэрийг зэгцэлчлээ гэсэн чи яг тэр цаад утгаар хэлээд байгаа ч юм шиг болсон тий. Мэдгүй. Та одоо юу гэж бодож байна? Миний хувьд бол маш сонирхолтой одоо хөснөгтийг тэргүүлж дуусгалаа тий тэр коучтэйгөө авраг авцсан. Тэгсэн чинь ингээ плей-оффын дундуур одоо явууллаа гэдэг нь маш сонирхолтой санагдсан л та. Яг ингээд Үзсэн киногоо дахиад үзээд байна. тий олон дасгалжуулагч нарт ер нь хэлж илээ. Дасгалжуулагч нар ер нь янз байгаа. Зөвхөн улирлын дасгалжуулагч гэж байна тий. Улирлын туршид 20-30 тоглолтод тухайн багийг ингэж системтэйгээр том төлөвлөгөөтэй авч явдаг. Тэгээ зөвхөн плей-оффын дасгалжуулагч гэж бас байна. Жил коуч өнгөрсөн жил эрэхтэй 2-3 жилийн гэрээт хийж өгч үлээ. Тэр санаадах юм. Ер нь тэр мэрийг бас асуудлууд нь яг яат юм бол Явхад тулуул нэр хоол идээд явцдаг л их штэ. Нууцл дотоод юм байна. Одоо гэрээний асуудал бол тамирч тасгалжуулагч багийнхан бол нэг хийл гарахгүй байгаа шүү дээ манай. Тэг яг хөө тамирчдын гэрээг ер нь ингээд зарладаг болчихлоо тийм нэг мерсер шүү дээ. Тэгэл мерсер. Цагт бол Эрдэнэ цагт BCH Knights-таа 3 жилийн гэрээ байгуулсан гэдэг юм байна. Нилээн боллоо. Цагтаагийн гэрээ дуусч байгаа юу болчих да. Яах вэ гэсэн чи Knights-аас шууд хариуг нь өрөөл 3 жилээр сунгацсан байгаа. Тэгээд Зэшко тасгалжуулагч яг байхгүй ч гэсэн
нэг өгүүлэгдэхгүй байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Надад бол. Яг Ариука үнэхээр сайн Тийм, ажилладаг. дасгалжуулагч Ариун болд одоо тэр хүнтэй 2 жил 3 жил үү? 2 жил ажилласан дахь жилтэй шүү дээ. Ах юм одоо авцсан гэж үзэж ийн л гэж ойлгож шүү дээ. Ялангуяа тэр Ер нь тослоход сайн байгаа юм шүү. 3 дахь тоглолтын хожил авсны дараа ер нь сошиал дээр бэлгүүн сэргэлэн гэхээс илүүтэйгээр Ариун болтыг Магтсан. айбог магтсан постууд бол илүү их. Тэр бол яг зөв үедээ завсарлаж захиалаад зөв хүмүүсээ талбай дээр оруулаад яг ингээд тоглолтын хэмнэлийг хоцорж явж байгаад бариад хожиж Тийм, чадсан. тоглолтын төгсгөлд бүр 2 завсарлах дутуу байсан шүү. Аваагүй үлдсэн. Ариун боловсруулагчийн бас маш потенциал өндөртэй харагдаад байгаа. Нэгдүгээр залуухан, хоёрдугаар Желко дасгалжуулагчтай 2 жил ажиллахын хажуугаар одоо нөгөө холбооноос явуулдаг дасгалжуулагчдын сургалтанд байнга орчуулагч их маягаар оролцдог. Орчуулагч хийж яах гэдэг чинь ерөөхдөө л тэрийг бараг хүмүүст ингээд зааж ийна гэсэн үг. Тэгэхээр одоо авах юмаа бүгдийг авцсан гэж үзээд тасын үлгүүдийн удирдлагууд дасгалжуулагчаа явуулсан юм байна гэж бодож байна хувьдаа. За надад тэгвэл асуулт. Дотоод асуулт. Өнгөрсөн тоглолтод тэгвэл яг зур таагуурыг харж байгаа өнцгөөс хөлгүүдэд юу гэх бол хөлгүүд өнгөрсөн тоглолтод онооны төргөлийг аваагүй. Ерөөсөө өөрсдийн талд нэг хэмнэл бий болгосонгүй 4-р үйл байсан миний хувьд. Эхний 3 үеэр зур ингээл тэр чигээрээ. Оноо зөрөг 15 дотор оруулцдаггүй шүү дээ. Хамгаалалт гэж хэлэн би бол яа харахгүй. 101 оноо өрсөлдөгчдөө алдаж хожигдлоо шүү дээ. Энэ чинь плей-оффын тоглолт. Ер нь болохгүй л дээ 101 оноо. Ариука ангис. Мэдээж байж л байгаа шүү дээ. Тэгээд хамгаалалт нь яг үнэхээр болоогүй. Нөгөө талаас айл баг л бэлдэж байгаа дасгалжуулагчдын баг нь те. Бид нар хожихын төлөө ингэх хэрэгтэй юм байна гэж ингээл тактикуудаа боловсруулж байгаа. Энэ дээр бол харин Фредерик дасгалжуулагч эхнээс нь хяналтаа явсан нь Казансига хизээн тоглуулахын нөгөө Ахмадыга хизээн тоглуулахын гэдгийг уучраа олох их чухал байна. Ахмадтай цог хинэн талбай дээр байхын хинэн ашигтай ингээл өмнөх тоглолтын дээр маш олон тоглогчдыг илүү их ашигласан. Одоо Цэрэнбаатарыг оруулж ирэнгүүтээ бишрэлтийг оруулж ирээл Базаргүрийг нэг оруулж ирээл нэг товтлогоон дээр буцаагаал суулгадаг ч юм уу. Тийм их холио солио хийгээд Фредерик дасгалжуулагч илүүрхэж чадсан болохоор Тоглолтын шийснийг сайн ашиглаад. Юун дээр болохоор хөлгүүд одоо яг өнгөрсөн тоглолтод сүүлийн хөдсөн тоглолт. тийм. Тэн дээр түшиг тэмүүлэн гисэн мэтчлэн тавьждаг маш ихээр ашигласан баг. Тэгсэн. болцсон ч. Өнгөрсөн тоглолт байхгүй. Байгаа. Түшиг гарч ирээгүй, тэмүүлэн гарч ирээгүй. Их хоёр багийн лидер байсан тамирчин маш зөөн минут тоглосон. За бараг л Бараг л байгаагүй. Гараад нэрлэгдсэн ер нь яг талбай дээр өнгөрүүлсэн минут нь маш зөөн. Тэгээд А2 гэдэг тамирчин байгаа байсан уу? Тоглосон юм уу? тоглосон. Гэтэ нөгөө тоолборт бэлгүүн хоёртой ингээд хамт гаргаж байгаа. Азаа юм хүндээ ингээд за хамгаалтан дээр тус бодлоо тоглоом дээр бүр ингээд ямар ч байхгүй. ийм тоглох потенциалгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ би бол тэн дээр яг үүндээ тэр хөлгөөд ахлах сууч Ариун болд гэдэг хүний одоо мэрэгчлэлтний шийдвэрүүдийг бас жоохон гайхсан. Тэгээд нэг тийм Зешког байхад бид нар хөлгүүдээс нэг илүү дамжуулалтыг амар их хардаг гэсэн үг. Ялангуяа Европын сэгсэн бөмбөгт одоо юу гэдгийг шидэхээр сул байгаа үедээ яг хамгаалагчийг ойртож ирэхэд дахиж нэг дамжуулалт өгдөг тий. Тэгэхээр нэг өөр тоглогчид одоо бөмбөг очиж тэр тоглогч бүр илүү найдвартай оноо авдаг ч юм уу. Ийм зүйлүүдийг их баг хараад байгаа. Барсуулт их хүнд байдлаас шийдэж гин, бэлгүүний тэр шийдэлтүүдийг хийлж болж гин ингэж юу яг нэг тийм хөв тоглогчийн ур чадвараар авж байгаа оноонууд илүү их харагдаад байгаа. Тийм. Амархан босгоно оноо. Тийм. Энэ цуврал дээрээс Барс бол нэг тоглолтоор торгуулчаад ороод ирсэн тий. Гэтэ тэн дээр хөлгүүд хоцсон. Хөлгүүд хоцсон. Сайн мэдээ. Сэргэлэн гэл туршлагатай тоглогчид арай илүү тоглолтод нөлөө үзүүлэх туршлагатай тоглогчид хөлгүүдэд их байгаа юм болов уу гэдгийг л. Тэгээд ийм үед яг нөгөө нэг цэндэгийн хэлдгэр, ориглын хэлдгэр багийн ариал амар чухал үүрэгтэй л дээ. Тийм. Хизээ хаана ямар одоо хэмжээ авах уу гэдэг. Дасгалжуулагчийн баг бол маш өргөн бүрэлдэхүүнтэй, маш туршлагатай дасгалжуулагчид байгаа шүү дээ ер нь бол. Ари албыг баттгах нэг юм бол яг нөгөө цуврал дээр болж байна. Эпс дээр. Одоо нөгөө цуврал руу орно. Орё. Орё. Одоо их л одоо зүрхмэн бяцхан зүрхмэнд ийхгүй л плей-оффын зурлууд болж байна да. Барс торгуулаад дууссан чинь дараагийн тоглолтын дээр нэг их баясгалан торгуулаад бас нэг тоглолтоор Энэ бол өчигдрийн тоглолт байна тий. Тийм өчигдрийн тоглолт. За энэ тоглолтын өмнө их баясгалан өмнөх тоглолтын дээр гаргасан үйлдэлээсээ болоод нэг тоглолтоор одоо нэг тоглолтод оролцохгүй байх шийтгэл хүлээсэн. Тэгэхээр багийн лидер тоглогч энэ тоглолтод оролцоогүй эхлүүлсэн гэдэг нь хамгийн одоо онцгой мэдээсэн. Плей-оффт 16 оноод 5 самбар дунжилж байгаа тоглогч нь металл байсангүй. Дээрээс нь багийн ахлагч Жууган Баяр яахаргуу тэр одоо хамрны бэртэл үнэхээр хүн бэртэл юм байлээ шүү дээ. Маш их зөөвөртэй ингээд тэр бэртлээс болоод бүрэн потенциалаа гаргах боломж бол байхгүй ойлгомжтой. Тэгээд гэхдээ маш том эрсдлийг үрж энэ тоглолтод бүр маска аваад тоглосон. Тэгэд ерөөсөө юу гэдгийг асуулт бол инх баясгалан гэхийн орлох вэ?
Тэр 15-аас 16 оноо тий. За бүр эхлэе гэж бодоход 20 оног хин багт авчих вэ гэдэг ийм асуулт байлаа шүү. Тэгсэн. За хэдийгээр их салан байхгүйсэн ч гэсэн металлийнхан бол тоглолтыг сайн эхлүүлсэн өөрсдийнхөө хяналтанд. Онооны тэргүүлтэй байж чадсан. Мөнхч өдөр Сүхбаат за Батуйг тоглолтын төгсгөл рүү бас маш сайн байсан. Яг саяны тэр Клайбурны ихний хагасын төгсгөлд оруулж байгаа 3 оны шилжилт шиг ийм жижиг моментын сэтгэл зүг өөрчилж болох юмнууд маш их нөлөөллөө тоглолтын туршид. Яг нэг дараалсан оноо авдаг ч юм уу, хаалт, хамгаалалт, таслалт гээд яг жижиг зүйлсээ шалтгаалаад багийн хэмнэлүүд өөрчлөгдөж байлаа. Тэгээд Клайбурны шидэлт, араас нь Акутын энэ будагтаалбан тоглолт, үлзээ оршихын тэр их хурдыг хэлмээр байна бүр. Тэгээд нэг зүйл ажиглагдсан нь Devin Scott үнэхээр хожихыг хүсэж байгаа. Юу гэдгийг урд нь бид нар легонор тоглогчдоос ийм нэг характерыг хардггүй байлаа шүү дээ. Юу гэдгийг за энэ тоглолтыг дуусгаад ингээд үнэхээр хасагдчих юм бол одоо нутаг буцчин Одоо яах вэ тий? Одоо яах вэ гэдэг ч юм уу. Ийм характерыг хардаг байсан бол Devin Scott өчигдрийн тоглолтод 3 алдаатай болчоод тэр провдоржийг загинж байгаа тэр гаргаж байгаа характер бол яа. Үнэхээр нэг тийм багийн нэг хэсэг. Дөрөвдүгээр үед юу болсон бэ гэдгээс одоо бид нар харж байна. Төгсгөл хэсэг бол үнэхээр драм боллоо шүү дээ. Араасаа Батхойг сайн байсан 10 оны зургуу үүсэд байхад Сүхбаатын энэ шидэлд орохгүй байж байгаа доороо 7 болгосч араас нь Батхойг ингээ 3-аас хийж байгаа. Тэгээд 4 оны зураг 10-ыг ингээд маш богинохон хугацаанд 4 болгосон. Гэтэл Тулуугийн энэ давталгаа Энэ бүр өстой бүх зүйлийг шийдсэн те. Энэ давталгаа бол. Эргэлтийн цэг. Тэг яг шийдчихв гэтэл бас шийдэгдэг байгаа байхгүй гэдэг. За ингээ Весли зөвхөн 3-аа шийдэх биш хурдан давтлаад оноогоо ахиулах хэрэгтэй гэдэг дээр оноогоо авч чадсан. Сүхбаат доороос амархан юм алдаад гэхдээ өөрөө хатгаад 2 оноогоо авсан. Цаг хангалттай байсаар л 40 секунд. Гол нь энэ дээр Эйпсийн тоглогчид яарж довтлсоор л байгаа юм ерөөсөө. Тэгээд сүүлд тэгээд Эвсийн яарсан тэгээд Весли бас нэг нь хэм бэлээ дээ. Сүүлийн Одоо энэ нөгөө төгсгөлийнх ёо. За энд ингээд будагтаалбай руу ороод ирсэн гэхдээ бөмбөг металд үлдэж байгаа. Одоо энэ чинь рүүгээр шилж байгаа. Хүрд орчид үнэхээр болдгоо да энэ Эмбаг Харинагийн шийд. Орох орлох дургүй байна. төгсөлтийн нийцэх моментууд бол олдоод байгаа юм тий. За энэ бол яг олоо шидлээ. Нөгөө өмнөх эхний тоглолт бол бүр өндөр болов. Заяан хичээгээд өвчтэй. Олонхтой энэ тоглолт Эвсийн дүр маш том санаал болсон байна. Одоо төгсөлт илүү болох юм бол яарч болохгүй. Wesley тэг нэг нь юм байлаа. Амархан хийчгэр давталгаанууд бүр металс 2 дараалаад алдсан байхгүй. Тэр давталгаанууд орсон бол нөхцөл бүр инхтер хулан гарч ирдээ. Тэр 2 давталгаа орсон бол нөхцөл бүр хэцүү болоод ингээд тоглолт бүр метал руу эргэжчих ч үүсэхгүйсэн байхгүй. Өстой Эвсийн зол болж тэр 2 шидэлт давталгаа ороогүй. Одоо сая Скотыг ярьж байхад бас бодогдчихлаа нөө 1-on-1-д орсон шүү дээ, ярилцлаганд орсон. Скотийн хувьд бол маш тийм одоо гэр бүлсэг залуу байсан. Түүнээс гадна одоо яг тэр хожил би одоо үргэлж хожихыг хүсдэгэ гэж ярьсан санаанд орж байна. Тэгээд одоо ингээд нөхцөл байдал үнэхээр хүнд байдалд орчлоо 3 тэг. Тэгээд багийн лидер тоглогчид байхгүй болчлоо. Дараагийн тоглолт юу болох вэ? Дараагийн тоглолт нэр үуч гэсэн энэ хоёрсгал нь тоглоно. Нэг лидер нэрнэ. Лидерийн. Уугнагийн хувьд бол үнэхээр хэцүү байх яхаарахгүй л доо. Уг нь одоо улам бүр сэдрээдсэн бохгүй. Тий, хоёр дахь тоглолтын өмнөх мэдээлэл авч байхад ер нь бол хугарсан юм байхгүй байгаа гэжсэн болвол өчигдрийн тоглолтын араас ерөөхдөө цуурцсан бүр ингээд үүрээ тэр маш хэцүү болцсон байгаа юм. Ер нь одоо хүрхийн эцгүүдээ тэгээ загсан бүгч өөрөө ямар спорт хэлээ контакттэй яаж ямар нэг байдлаар л одоо контакт үүсгэхэд дуугнаа чи ялангуяа будагтаалбараа дайрдаг тий самбарт үсэрдэг тэгэхэд л одоо шүргэхэд л эвгүй ялангуяа хамрын гэмтэл бол цаашлаад хүнийг нөгөө 100% амьсгалахад хүртэл нөлөөлнө шүү дээ. Тэгээд яг хамарч биш одоо нүдний доотлын ясан ерөөс энэ хэсэг тэр чигтэй юм шиг Ухааны. тэгэл одоо уугнаагаар бол үнэхээр одоо сагсан бүгд сонирхчид металлын фэнүүд л маш их бахархахгүй байна. Өнгөрсөн жил чинь Катра нэг бас яг нүдний доотлын хацарныхаа ясыг цөмлүүлж ирсэн шүү дээ. Тийм. Тэгээ одоо өчигдрийн тоглолтын дээр тэр их хэрэгслийг гаргаал ингээл бүр маск аваад тоглох гэж. Тэгэхгүй болохоор нэг шидэлт нь нэг л болж өгөхгүй. Яхаа энэ ч яг ингээд нөгөө голд нэг юм байгаад байгаа болохоор ингээд шийдээ бүрэн дөрөн харж чадахгүй тий хэцүү асуудал байгаа хөө шидэлт нөлөөлөл. Масктай үлзээ орших, маск үлзээ оршихын ялгааг хүртэл би таарч байгаа. Бас тийм байна ингээл. За дараагийн тоглолт тэгээд за энэ хоёрсгал мэдээж сайн тоглох хэрэгтэй. 20 гаруй оноо авах хэрэгтэй. шартаа орж ирэх бах тийм үү? Би бол тэгж бодод. Wesley Scott хийх хэрэгтэй юм а хийн. Ер нь багаараа л сайн байх хэрэгтэй. Эйпст финалд гарах
3 тоглолтын боломж байна. Тэгэхээр харин металд алдах хэрэг байхгүй. Тэгээд гол нь металлын өнөөдөр нисэж байгаа юу? Өнөөдөр нисэж байгаа. Тэгээ энэ бас одоо нэг зочлон тоглолт тэгээд урт дараалс нислгүүд ирээд шууд тоглолт нахаад буцаж нисэж байгаа гадаад тоглолт. Энэ хувираас метал маш хүнд чанга. Одоо ингээд 4 сарын 2 нь тийм үү? 4 сарын 5 тоглоно Малайзийн биш Индонези тоглоно. Филиппа Жаягийн талбайд ирж байгаа. Тэгээд 4 сарын 8-нд M-Bank Arena тоглоно. Тэгээд нөгөө эсрэг тоглох баг нь зүгээр ч нэг баг биш. Филиппа Жая. Тийм. Бас яг энэ хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч. За, цуврал 3-2-3-ыг дараагийнх дээр Та нар болон сейвс гэж бодож гин үү? Энэ одоо брактийн байдлыг ер нь төсөөлж байв уу та бүхэн? Яг хөө зүгээр хүлгүүд бодонсыг бол төсөөлж исэн. Apes метал дээр бол ийм зөрүү гарна гэж би бол металлыг ер нь хожих магадaltaй гэж бол үнэхээр одоо бодож ирсэн. Яагаад гэх юм бол улирал 3 тэг байсан тий. Тэгээд энэ плей-офф эхлэхээс өмнө ер нь ихний шат дуусал металлын бүх зүйл болж бүтээ сайхан байлаа шүү. Форм маш сайн биш. 4 тэгээр шүүрдсэн. 1 сараас хойш хожигдоогүй ч гэдэг тий. Метал чинь форм маш өндөр өс. Тэгээд ерөөсөө хожигдоогүй ч бас Apes-ийн сурвалж гэж үзчихлээ. тий. Одоо бисэлж хожигдоогүй. Бисэлж хожигдоогүй байсан бохгүй юу? Тэгэхээр бол металд илүү их итгэжсэн гэдэг яа харахгүй нэг тийм тооцоолох аргагүй зүйлс бас байна л та. Тэгээ Apes-ийн тамирчид одоо би ингээ хайдаг гайхдаг. Энэ хүмүүстэй юу идэж уудаг болоо. Ерөөс тэр ингээд ингээ ажиллах чадвар нь буурахгүй Apes-ийн. Яаж байгаа дасгалжуулагч нь 4 үе шахах. Тий, дасгалжуулагч ч өөрөө тийм амбицтэй юу тийм сэтгэл хөдлөлтэй чи нэмээ дахиад Баярбат гэдэг бүр маш өндөр амбицтай Монгол тамирчдын сэтгэлийг өргөдөг яваад очиж байгаа ерөөсөө. Тэр баг мэдгүй ингээд Минд 2 гэдэг хүн тэр Веслиг бол бүр тоглохгүй шүү дээ. Яг үнэ. Минд 2-ын хамгаалт нэрээ тий. Баярн Веслиг зүгээр ингээд тастаал авчлаа яг үнэ. Сүлдээ бөөрөнд яг сүргээс ингээд тасалж байгаа байхгүй тий 5 хүнээс. Тэгээд би үлзий орчхын сайн тоглолтыг нэг талаараа Баяр тасгалжуулагч ирсэнтэй үнэхээр холбомоор байна. Одоо тоглолт болгоноос өмнө хэдэн цагийн өмнө ирэл энэ тоглогчтой ганцаарчлан бэлтгэлийг хийж гин. Тэгээд дээрэс нь ярьж хэлж байгаа зөвл холбон тоглогчид нэг байрал дээр тоглож ийсэн хүн учраас хэл зөвлөх юм байгаа. Тэгээд хизэн яаж дамжуулах вэ? Хизэн илүү дайрах уу? Багийн лидерийн үргийг гүйцэтгэх үү? Нөгөө шийдвэрлэх экзектэй мөчөд үлзий оноог авч явуулж байгаа. Сэтгэл зүг үнэхээр өөр. Бид нараас өмнө ярьжсэн шүү дээ. Багийн туслах тасгалжуулагчаар ер нь монгол хүн байвал зүгээр. Тэгээд тэрэн дээр серб хүн англиар тоглогчийг мотивацжуулах нэг өөр. Монгол хүн амбукх ингээд зоригжуулах бас нэг өөр байгаа байхгүй. Алуу. Тэрэн дээр бас нэг ялгаа гараад байгаа. Аккот гэж тамирчин бас айлчгаа Монголын үндэсний дэдлэгт ирээд юм нэг арай өөр Сэлхий авраг олимпийн төвшин юм бэлээ. Арай өөр тоглолтын маягийг бид хүнд харууллаа шүү дээ. Байна. Монголд ирсэн бодогтайлбан тамирчид яадаг вэ? Ер нь ингээл их хвчлэн л зөөр эсрэг багаас оноод хөдөлгөл байсан байхгүй юу? Доор өндөрлөө шахаад энэ ч аккот гэдэг тамирч ирээд оноо хамуурн хийсэл зүгээр л бодогтайлбан багийнхаа хамгаалтыг амар тавин байлгаад энэ импактыг бол бүр хангалттай харууллаа шүү дээ. Өнгөрсөн жил Эпстерс одоо Антони Смит гэдэг бодогтайлбан тамирч юм шүү дээ. Улирал бүр бүгдийн л урдаас хөрүүлээд гарч ирсэн. Тэгэл плей-офф дээр ирэл тэр тамирчин дэлгэрний болон сэлгаас гараагүй байхгүй. Тэгвэл ч одоо аккот гэдэг тамирч ирэл ерөөсөө эсрэг багийн тэр Скот хэн байд ер нь зүгээр л тэр бодогтайлбан хамгаалт бол гандангийн алгал өвчлээ Эпсис бол. Бодогтайлбан манах гайл зогсож шүү дээ. Минийх гайл зогсож. Тэр л юм байна. За, эх 7 хоногт манай телевизийн шууд дамжуулах тоглолтуудын хуваараа үргэлжлүүлэн хүргэе. За, маргааш ямар ч байсан оюутны лигийн 4 тоглолтыг бид шууд дамжуулна. Үүнээс гадна маргааш одоо цувралын 6 дахь тоглолт болно. Дуусах уу цааш үргэлжлэх үү? Дуусах уу цааш үргэлжлэх үү? Бид нэр 7 тоглолт харах уу үгүй юу гэдэг. За тэгээд хагасайн бүтсэн буюу Ям гарагт Pro League-ийн тоглолтуудыг мөн шууд дамжуулна. За хэрвээ 7 дахь тоглолт гарвал энэ тоглолт Ям гарагт M-Bank Arena-д явагдана. За харин нөгөө талаас одоо 4-р сарын 5-нд Филиппа Жаятай тоглолцсон Бишрэлт Метал SJFC эсрэг бас хожих уу эсвэл гэртээ харих уу гэдэг тоглолтоо гээд 3 хоногийн дараа Тэндээ нааша ирэх бас нислэгийн үнэхээр шахуу байр. транзит ч юм уу хэр удаан хугацаатай байгаа бол тий. Тэр бас Чаалал аавна ойлгомжтой. Одоо ингээд бас лигийн хуваарийг гаргаж байгаа хүмүүсийн хувьд бас нэг даалгавар болж байгаа л доо тий. Иргэжил бид нэр BCL-д орох уу орно, East Asian одоо Супер Лигт орох уу орно. Тэгэхээр энэ хувааруудыг яаж зохицуулах уу гэдэг. Тэгээ нөгөө талаараа бас нэг юм би бас ингэж хараад байгаа. Тэртээ тэргүй энэ багууд маань ирээдүйд аялж тоглолдог болно тий. Одоо бүгд биш юм аа гэхэд тална. Тэгэхээр багийн арын албаны зүгээс ч гэх юм уу яг энэ бүхэн дээр ингэж ротейшнийг бүр эртнээс одоо
бэлтгэр болчиход байна шүү дээ. Төлөвлөгөөг гаргахаар болчиход байна. BCL дүрсэлживэл ESL дүрсэлжил байх юм бол энийг заавал туулах нь болно тий. Лигийн топ баг байх юм бол туулахаас аргагүй байгаа. 2 жилийн өмнө шүү дээ Knights. Одоо тухайн гард баг. Тий. Өөр нэг Азийн бас лиг одоо баг BCL ч байсан юм уу те. Өөр нэг лиг одоо байхгүй биш байгаа юм. Тий. Чи бүр яг 2 баг бүрдүүлэх гэж хэлсэн шүү дээ. Тэр лигтээ зориулаад нэг баг Монголын улсын дэд лигт зориулаад нэг ингээд маш өргөн бүрэлдэхүүн доорож 20 тамирчин багт авах гэж байсан юм. Ингээ хооронд нь холиоцлоо тоглолдог. Гейм яриа хүртэл ер нь тэр чинь баг ажил дээр болоо явсан ч яг тэгээд нөгөө лигтээ урчтаагүй. Азийн лигтээ урчтаагүй. Лиг нь байхгүй болсон ч тийм. Ер нь дотоодоос гарч гадаад тоглоё гэж байгаа бол ийм челленжүүдийг аваад энэндээ илүү одоо юу гэдгийг лигийн зүгээс ч тэр клубын зүгээс ч тэр бэлтгэлтэй байх. Тэгээ харахгүй тэгээ металл угаасаа энэ BCL тоглоно гэдгийг мэдчихэл байсан тийм. Нэг талаас нь авч үзэх юм бол одоо тэгэхээр өргөн бүрэлдэхүүн гэр нь дасгалжуулагч дарын албаны хийх ажил их болж байна. Тийм. Том зургаараа харуул бас лигийн одоо багуудын тоглох хэв маяг те одоо адгалжил ашиглах тамирчдын тоо те тэр ачааллыг тэнцвүүлэх дааны 5 6 тоглогчоор нүдэд байх биш. Одоо яг 10 рострын 10 12 тоглогчоо бүгдийг нь ашиглах одоо зүгээр ингээд сэлгээнд байгаад хизэж гардггүй тийм тамирчин болвол тэр багийн хувьд ямар ч одоо ашиггүй зүйл очиод байна шүү дээ. Тэгэхээр цаашлаад одоо баг болон лигийн одоо тэр тоглолтын юм аягт ч гэсэн энэ байдлыг ингээ нөлөөлөхөөр болж ирж байгаа. Тийм ер нь том төлөвлөгөөтэй л ажилламаар байна Тий. тийм. За ийм байна. Өнөөдрийн үед ингээд нэвтрүүлгийн цаг маань ингээд ер нь дуусж гин. Өнөөдрийн дугаартай хамтаас үзэгчдтэй баярлалаа. Мөн маш сонирхолтой яриаг өрнүүлсэн дагавартаа баярлалаа. 7 хоногийн дараа лигийн ямар ч хийсэн плей-оффын нэг тоглолт, нэг цоврал бол дууссан байх юм байна. Тэгэхээр финалд шалгарсан багийн нэрийг 7 хоногийн дараа бид хөв нөөцөөрөө ярилцгаална. Ингээд дахин баярлалаа үзэгчтэй дараагийн дугаараараа иргэд уулзцаая. Баярлалаа.